Хай зүрхнүүдээ амлсан ёсороо та бүхэндээ шүтдэг одынхон хүүхэд болж төрсөн анимегийнхээ үргэлжлэлийг буюу эхний бүлгийг нь дуустал нь ярьж өгөхөөр бэлтгэлээ. Эхэлцгээе. Aqua Ruby 2 маань том болж ахлах ангид оржээ. Харамсалтай үйл явдал болсноос хойш 10 хэдэн жил өнгөрсөн бөгөөд тэд одоо ч сэтгэлийн шархан мэдээж хэвээрээ. Ruby маань ээжийнхээ шүтэн бишрэгч нь байсан учраас мөн мөрөөдлөө даган урлагийн ертөнцид хөл тавихаар эргэлт буцалтгүйгээр шийдэж маш олон газруудын сонгон шалгаруулалтад орсон ч дандаа тэнцдэггүй. Гэхдээ энэ нь Ruby муудаа тэнцээгүй биш. Aqua түүнд санаа зовж Aiгийн амьдралаар амьдруулахгүй гэсэндээ дандаа хуурамчаар тэнцээгүй гэж дүүгээ итгүүлдэг ч гэсэн цаатах нь бууж өгөхгүй. Ингээд нэгэн өдөр түүнд газар доорх агентлагаас санал тавилаа гэдэл бөөн баяр олоод ороод ирнэ. Ямар ч аргагүй болсон Aqua болон өргөж авсан ээж Miyako хоёр нь ярилцаад үнэхээр од болох ёстой бол манай production дор гэдэм да. Ichigo production штэ. Тэдний production Aig өнгөрснөөс хойш явцгүй болж эрэхтэй захирал нь ажлаа хүртэл орхисон байдаг. Мөн алдарт Big Kamochi хамтлаг тэр үйл явдлаас хойш 2 жилийн дараа албан ёсоор бас тарцсан байдаг. Харин Aqua маань нөгөө Taishi найруулагчийн арын албанд орж edit монтажийг бол хашаадаг болсон байлээ. Өөрийгөө хөгжүүлээд ер нь бол хамгийн гол нь далд утх нь ингэж олонний танил хүмүүсийн дунд орж ээжл нөгөө алуурчныг олж авах гээд байгаа штэ тий. Ингээд манай хоёр алдартнуудын суралцдаг сургуульд элсэх бөгөөд тэнд нөгөө багада хамт зураг авалтад орсон өөртөө амар ихтгэлтэй Kana охинтой таарнаа. Манай охин бол Aqua-гийн нэрийг сайн цээжилсэн болохоор шууд таниал хүүшээ чамайг ингэж нэг олох гэж одоо л хинэн сайн жүжигчин гэдгээ үзцгээе гэж мэгээд манай Aqua бол би жүжиглэхэ болсон гэдгээ хэлсэн ч нөгөөх нь юм ярих гээд хоргоогоод явуулахгүй харал та. Тэгээд Taishi найруулагчийн гэрт тэд нар хамт хоол идэнгээ жаал ярилцваа. Kana ер нь гайгүй олны танил болцсон. Одоо ч гэсэн нэг манга кино олгож байгаа бөгөөд түүнийх нь гол дүрд тогложаа. Хэрэв чамайг хүсвэл би Кабурагийн найруулагчтай хэлээд үгүй. Угаасаа нэг дүр дутуу агаа. Найруулагч надад их сайн болохоор баараг л зөвшөөрөх байх гэдэг. Aqua үндэ кино энтер тоглох ямар ч сонирхолгүй байгаа хэдий ч Кабураги гэдэг үгийг сонсоод шууд л зөвшөөрнө. Учир нь Aig өнгөрсний дараа Ruby Aqua хоёрыг төрүүлэхээс өмнө Aiгийн хэрэгэлдэг байсан нэг илүү утасных нь мэдээллийг хайгаад бүр кодыг нь тайлж чадахгүй. Тэгээ 4 жилийн дараа тайлж чадсан. Тэнд нь утасны контакт дээр бүр маш олон алдартны нэр дугаар байсан бол тэр дунд нь Кабурагийн найруулагчийн дугаар хадгалаастай байсан учраас энд хэрэгтэй холбоотой байж магадгүйгээд нөгөө кинонд тоглохыг зөвшөөрсөн. Ээжийнхээ л төлөө штэ. Kana Aqua хоёр бас караоке ороод тусдаа жаал ярилцсанаа. Багада их зантай том хүмүүсийг үл тоодог хүүхэд байсан учраас төд өдөлгүй карьер нь шалдаа буусан болохоор одоо хүмүүсийг хүндэлж хайрлаж ер нь бүх зүйлд хүлээцтэй хандаж явах ёстой юм байна лээ гэд зангаа зассан талаараа хэлдэг. Зураг авалтын өмнө нэг удаа л давтаж мотор явах учраас нэг тийм дусаал мусаал дууссан эвгүй газар ихэлвэ. Тэнд нь ядж байхад ямар ч жүжиглэх авьяасгүй юм бийжж өөртөө бүр хитрхи бартцсан нэг залуу бас нөгөө найруулагч идэргээд арын албаныхан олон хүн байд юм аа. Зураг авалтаа төр завсарлаад хүмүүс амарч хахад Кабурагийн нэг ажилтнтайгаа ярьж ийна. Энэ Kana яах вэ сайн жүжиглдэг ч гэсэн зүгээр л хит хичээгээд ядаргаа болоод ах юм аа. Энийг сайн жүжиглээ гэд хэрэггүй штэ. Яахав чаваас их үг авд юм аа. Зөөлөн чихтэй болохоор юунд ч ашиглаж болно гэдэм да. Айгүй байлаар. Ингэж олон юм ярьж байхдаа тамхи татчихсан болохоор дуусныхан дараа тамхиныхын нишийг авч хадгалахаа мэдлгүй дээ манай Aqua шинжилгээнд хүч шалгуулах гээд байгаа штэ өөртөө холбоотой юу үгүй юу гэдгийг. Киноны төгсгөл хэсгийн зураг авалт олж байхад манай Aqua зохиолыг бичигдсэний дагуу биш манга дээр байхаар жүжиглснээр Kana өөрийнхөө дүрдээ жинхнээсээ орж жинхнээсээ жүжиглэж сүүлийн анги маш сайн болдог. Kana угаасаа багаасаа кинонд тоглож байсан хэдий ч гол дүр авсан анхных нь кино энэ учраас үнэхээр их баяртай байдаг. Мэдээж Aqua-гийн маш том ач шүү дээ. Мангаг бичсэн зохиолч хүртэл тусгайлан Канад баяр хүргэж зохиолын бүтээлийг сүүлийн анги аварсан гэдэг. Ингээд кино дууссан учраас цомхон үзэсгэлэг хүлэн авалт хийгээд тэр хүлэн авалт дээр мэдээж нөгөө Кабурагийн найруулагч чинь байгаа штэ тий. Манай Aqua айл хэдийн татсан тамхиных нь нишийг аваад шинжилээд үзсэн. Aqua та бол ямар ч холбоогүй цусан төрлийн холбоогүй байд юм бэ лээ. Кабураги харин чи Aiтай их адилхан царайтай майдар гэсэж та Aiтай ямар холбоотой байсан гэж асуудал. Эхлээд яг моделийн зураг авалт хийдэг байсан. Сүүлдээ продакшнд мэддэхгүйгээр залуучуудтай уулзуулдаг байсан. Яасан чи сонирхоод байгаа мó? Сонирхолтой байна уу? Мэдмээр байна уу? Хэрвээ мэдмээр байх юм бол чи хайрын реалити шоунд оролц гэж авд юм да.
За тэгээ манай хоёр чинь алдартнуудын сургуульд орсон манай Аква энгийн ангид нь орсон бол Руби алдартны ангид орсон. Пэ ангид нь зүгээр хит хитэн кинонд ч тоглож байсан модель эдэргээл олон хөөрхөн хүүхдүүд зөндөө. Тэгэд манай Руби чи одоохондоо юунд ч тоглож олонний танил болоогүй болохоор агаа болон өргөж авсан ээж Мияко хоёроосоо гуйж агаад Канаг багтаа авахар болдог. За тэгээд Кана бол эхэндээ бүр үнэхээр дургүй байсан ч Аква чи хөөрхөн штэ бэ бидэр гэж гуйж агаал зөвшөөрүүлчихэлгүй яах вэ? Харин Аквамен нөгөө хайр дурлалынхаа шоунд оролцохоор болдог. Дурлалын шоунд нийт 6 сурагч орж байгаа. Эхнээс нь товчхон танилцуулчих. Юки бол нэлээд сэргэлэн бас хөөрхөн. Нобуюки бол сайн бүжгэлдэг дажгүй бой. Акане интроверт талдаа гэхдээ жүжигчний ангийн хөөрхөн охин. Энэ бол Мямча над шиг ютубер. Кенго бол өөрийн гэсэн амтлагтай карьертэй залуу. Тэгээд эцэст нь манай Аква ингээд энэ 6 маань хайраа олох нэ. Ахлах сургуулийн үеийнхний 2 4 7 юм да. Энд ингээд энэ хэд маань шоунд оролцож байхад нөгөө талд Кана Руби хоёр маань яаж эхлэлээ тавих талаар бодож харин Мияко ихчид мэрэгэн санаа төрж алдартай дасгал хийдэг ютубер залуутай хамт баг зүгээд нэг цаг хөлсөн гартал дасгал хийж зовсон байд юм а. За манай хайрын шоу үргэлжилсээр шоунд оролцож байгаа Юки хөөрхөн хайртай ч гэсэн ер нь бол хандлтыг өөр дээрээ авч үзэгчдийн ихэнх нь түүн дээр хандлт өгсөн байдаг. Бас нөгөө залуу Нобутай хамт шүү. Үүнээс хойш Нобу Юки хоёр угаасаа хосууд болох юм байна гэсэн шуум тарж шоуны ихэнх хэсэгт тэр хоёрыг л харуулдаг. Аканемен суралцаж байгаа хэдиж хангалттай сайн биш байна гэд үнэхээр ууртаагаар захирал нь менежерээ загнаж тэрнийг даргаасаа охиндоо өшөө илүү сайн байж шоуг өөрлөгөө чиглүүл гэж хэлээч гэж хэлж байгааг нь сонсоод маш их өөртөө урам хугарнөө зайлвал. Тэгээд яах вэ? Нилээн хичээгээд өөр дээрээ анхаарал авах гэсэн биш. Юки татархаад Нобуг булаах гээд байгаа хорон санаатай охин гих мэтэр олон нийт шүүмжилж муухай сэтгэлээ үлдээсээр. Зураг авалт олж байгаа нэг өдөр Кенготой Акана ярилцаж байтал Юки дундуур нь орж ирээд жоохон ууралсандаа бити бүх анхаарлыг өөр дээрээ авах гэдэг гэж хэлэх гэж байгаад санаандгүй байдлаар нүрийг нь урчдаг. Тэрнээс болоод ёстой жинхэнэ утгаараа Аканыг үзэн ядсан доромжилсан сэтгэлдлүүд урсаар бүр ингэж амьдрахаар үхээч гэж маш олон сэтгэл ирсэн. Хамгийн амар нь чамтай таарвал ална гэж ирсэн гээл бод. За Юкид нь хүртэл YouTube хийхээ бол алан талан гэсэн ийм үг зөндөө ирж байсан. Энэ бол наад зах нь маш их шаналж шантарсан ч одоо зүгээр л дээ. Гэхдээ та нар ингэж хүнийг ийм муухай үгээр хэлж болохгүй шүү за. Үүнээс болж нэр үнэхээр их твцэн. Аканы ууг нь бол Юкитэй ойлголцоод зөв зүгээр агаа ч гэсэн компьютерийн цаанаас хараалын үхтэй доромжилсан, хараасан хэдэн мянган сэтгэлдлийг магадгүй үнэхээр давж дийлээгүй байхаа. Нэгэн усархаг аадар бороотой өдөр тэр өөрийнхөө амийг хорлох сонголтыг хийнэ. Юу л болох гээд байна да. Ингээд гүүрэн гарцны дээр гараад үсэрч эхлэе гэсэн чинь манай Аква түүний амийг авардаг юм. Ашгүй дээл гэж бодсон. Шоуны хэд маань хүртэл цагдаа дээр ирээд амар хөөрхөн сэтгэлээсээ бүгд санаан зовцсон. Гэхдээ л нөгөө шуугиан намжаагүй үзэн яцаар тиймээс манай Аквад маш гой санаа төрнө. Тэр нь юу гэхээр энэ хэдийнхийн зураг бичлэг ерөн зураг авалтад оролцоогүй байхдаа жүжиглээгүй үедээ ч гэсэн хичнээн сайхан эвтэй найртай харилцаатай байдаг талаараа тэгээд Аканыг ямар мундаг хичээнгүү даруухан охин гэдгийг нь хүртэл маш удаан эвлүүлэг хийсний эцэст дуусгаж олон ч хандлт авч түүнийг буруугаар ойлгосон хүмүүс эргээр харж эхэлдэг. Шоу дуусахад маш бага хугацаа үлдсэн хит хитэн бичлэгт Аканы ороогүй ч гэсэн сэтгэл нь гайгүй болсон болохоор одоо орохоор болдیں۔ Тэгэд үнэн гоё заяо. Одоо олвол өөрийнхөөрөө биш жүжиглэлттэй шоунд оролцъегээд Аквагийн дуртай төрлийн охиныг асуудал шууд ай гэж хэлэхгүйгээр түүний харагдах байдлыг жоохон л хэлсэн чинь ютубер охин маань шууд ай юм биш үү? Тэгэхээр Акане чи ай шиг байхад л болно гэд цаадах чинь маш их судалгаа хийж маргаашнаас нь яасан гэхээр бараг л Аканед дурлах шахдаг. Бүр үнэхээр айтай адилхан зан ааш гаргаж жүжиглсээр шоу маань дуслаа. Шоу дуусах өдөр Нобу Юкид цэцэг бэлэглэн албан ёсоор үерхэх санал тавьж Мямчо Кенго хоёр сайхан найзууд болж харин Аква Аканыг бүр уруул дээр нь үнсээ наачдیں۔ Гэхдээ албаар Акане сайн энэ биш штэ. Нобу Юки хоёр албан ёсоор үерхэж эхэлнэ. Юкигийн анхны үерхэл гэсэн харин Аква Акане хоёр хэсэгтээ ажлын журмаар төрдөө үерхэх талаар ярилцсан бол Кабурагийн найруулагч чи маш сайн байлаа. Амлсан ёсороо би чамд дараа 7 хоногт Ай Хошиногийн талаар
талаар нууцуудыг ярьж өгөх болно гэлээ. Яа. Гал асах гээд байна шүү те. Бас нөгөө ютубер охиныг Ichigo Production-ы Kana Ruby хоёртой нийлж шинээр байгуулагдаж байгаа Big Hamachi хамтлагт орох санал тавилаа. Цаа чин шок. Мэдээж хамтлагтаа орох гээд очиход захирал маань хэд хэдэн зүйл асууна. Цаадах чи ер нь бол 10 жилийн сурагч биш өөрийгөө 18 таа гэж хүмүүст худлаа хэлдэг ч гэсэн үнэндээ одоо 25 настай 10 жилд байхдаа айдол болох гээд бэлтгэгдээд том продакшнд бүр эцсийн шат хүртэл нь явсан ч гэсэн ээжийнх нь биеийн гинт муудаад их сургуульд ч суралцалгүйгээр ээжигээ асарч хоёр хөөрхөн дүүгээ их сургуульд оруулж маш олон цагийн ажлууд хийдэг байснаа ярьдаг. Ер нь үнэхээр мундаг санагдсан. Kana Ruby хоёрт ч гэсэн түүний нас ямар ч хамаагүй хамтдаа хичээгээд энэ гурван маань нэг хамтлаг боллоо доо. За манай гурав ингээд Myoгийн YouTube-ээр дамжуулаад өөрсдийгөө нээж эхэлдэг бол Kana Aquad ууралсаар. Ер нь бол Aquad цаа чин нилээн талтай. Тэгээд нөгөө шоун дээр Akane-г үнссэн болохоор уурлаад уурн хүрээд харьцагчгүй байгаа л да. Kaburaгийн найруулагч Амлсын осоороо Aquad Ai-гийн талаар хэлдэг. За мэдгүй юм да. Хямдхан хувц өмсөөл хээгүй байдаг байсан охин одоогийн Аканегийн байгаа Lalala оддын гүрүүтэй танилцуулсан чинь тэндээ хүн амьтанд дурлсан юм уу яасын хувцлалт өөрийнхөө гаднах төрөх гээд бүх юмд анхаарад ер нь бол маш өөр болцсон. Чи яахав тэр группийнхэнтэй танилцаж болно штэ гэдیں۔ Шинэхэн байгуулагдсан Big Hamachi хамтлаг маань Японы соёлын удирдлагын Star тайзан дээр аядууга өргөхөөр болоод тэдний анхны тайз шүү дээ. Ингээд тэр гураас Kana хамгийн сайн дуулдаг учраас гуйж төвд зогсохоор болж эрчимтэй бэлтгэлдээ орлоо. Маш их бэлтгэл хийж тэр гуравт нөгөө back Pyo хүртэл тусалдаг. Kana маань гаднаа л амар хүчрхэг ааштай харагддаг ч гэсэн үнэндээ өөртөө нэлээд сэтгэл дундуур байдсан бэнлээ гэсэн чинь нөгөө Pyo чинь жинхэнэ Pyo биш Aqua байж таардیں۔ Ягаад гэхээр Akane ууралсан болохоор Aquaтай харьцахгүй байгаа штэ тий. Тэгээд Pyo ажилтай болохоор дүрд нь хувирч түүнтэй ойрхон харьцаж байгаа гэхэд болно. Aqua Kana-г харахтаа Ai-гийн сүүдэр гэж хардаг нь түүний их сэтгэл байдаг нь илэрхий. Ингээд маш богинохон хугацаанд бэлдсэн хэдий ч манай гурийн тоглолт хийх өдөр ирнэ. Kana одоо хүртэл өөртөө итгэхгүй нөгөө хоёроо балалчихгүй, бүтлгүй түлчихгүй гэсэн айцтай байсан ч гэсэн Ruby нэ хөөрхөн урам өгөөл. Тайзан дээр гарлаа. Эхний дуун дээр яа харахгүй Myo ютубер болохоор түүнийг дэмжих шар дэмжигчид маш их байсан бол Ruby-г дэмжих улаан гэрэлч цөөнгөө байсан. Харин цагаан гэрэл бараг л харагдахгүй. Дээр нь Kana дуулж явахдаа дундаа төвлөрөхгүй янз бүрийн юм бодоод өөрийгөө голоод дараагийн дуугаа дуулж яхад манай Aqua тэр олон хүний өмнө нөгөө гурыгаа дэмжих шар улаан цагаан гэрлээ барьцсан Jinko Otaku бүжиг хийгээд үүнд нь урам орсон Kana өөртөө итгэлтэйгээр маш сайн дуулж бүжиглэж үнэхэрийн амжилттай анхны тоглолтоо өндөрлсөн. За тэгээ анхны тоглолтоо өндөрлөхдөө Kana өөртөө Aqua-г бүрэн дурлуулах амлалт хүртэл өгөөд амжина. Мөн Akane-тэй ажлын журмаар л төр зөөр үерхэж байгааг нь мэдсэн бол дараагийн шат нь юу гэж Tokyo Flight гээд маш том зохиол байдаг, манга байдаг. За энийг болохоор 2.5D жүжигт тоглогдох жүжигчдэр Akane, Aqua, Kana нар сонгогдоод эхний бүлэг дуусна. Akane, Kana хоёр чинь бүр багаасаа өрсөлдөг байсан. Akane-гийн хүсдэг байсан бүх дүрийг Kana авчдаг байсан болохоор манай хоёр нилээн л хүчтэй ширүүхэн өрсөлдөгч юм бэлээ шүү. За ингээд дуусан дуустал нь үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Мэдээж 2 дугаар бүлгийг нь ярьж өгөх өөртөө болсноо мэдж байгаа. Зүрх